Тэнгэр тайлал холбоо нь анх 2014 онд мөнх дээд элчис хэмээн нэрлэгдэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 2019 онд Тэнгэр тайлал холбоо гэж нэрээ солон өнөөдрийн хүртэл үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна. Анх эхэлж байсан үеэ бодвол үүсгэн байгуулагч Тэргүүн Зарин Хос баяр зөвлөх худган Одмаа тэргүүтэй 50 гаруй гишүүнтэй өнөр өтгөн болжээ. Тэнгэр тайлал холбоо нь өнгөрсөн 4 жилийн хугацаанд Богд хан уул, Сонгон хайрхан, Шингэлтэй, Баян зүрх уулын тахилгыг жил бүр өргөн дэлгэр түмэн олонтойгоо хийж ирсэн. Мөн Өлзийд хайрхан ууланд 13 эснийг бэлэгдсэн Сэрэг овоо босгон мөн Тэрхүү хайрхандаа хавар намрын тахилгыг тасралтгүй хийж байгаа юм. Мөн эдгээр жилүүдэд 4 жил тасралтгүй хоггүй Монгол хөдөлгөөн мод тарих аян зэргийг санаачлан удирдах олон холбоодуудыг нэгтгэж нийгэмд тустай үйлийг хийсээр ирлээ. Тэнгэр тайлал холбоо нь өөрсдийн гэсэн 35 нэвтрүүлэг, 88 богино контентийг бэлтгэн олон нийтийн хүртээл болгож 2 богино хэмжээний кино, олон улсын кино наадамд явуулсан юм. Мөн сошиал сүлжээнд нийгмийг эрүүл сэтгхүүрөөр хөтлөх, Монголын бөө мөрөглийг зөв зам руу хөтлөн таниулан дэлгэрүүлэх үйл хэргийг үргэлжлүүлж байна. Бид цаашдын төлөвлөгөөндөө олон зорилтыг дэвшүүлсэний нэг нь Улаанбаатар хотын цэвэр усны ундрагын гол нөөц болох хатан туулыга аврах хаян юм. Тодорхойлбол ойр орчмын хог хаягдал усны бохирлолд нөлөөлж байгаа үйлдвэр байгууламжуудад сануулга өгч шаардлагатай гэж үзсэн зарим газрын үйл ажиллагаанд хяналт тавих ажлуудыг эхлүүлчихсэн явж байна. Хатан туул ээжийнхээ амин сүнс болох лус савдгийг удаган заримгууд маань аргадан тайлж тагсаар ирсэн билээ. Тэнгэр тайлал холбооны зарим гишүүд нь Франц, Европын орнуудад амьдран суурьшдаг ба олон улсын бөөгийн фестивалд тогтмол оролцдгийн дээр дэлхийн амар амгалангийн төлөөх уулзалт хурлуудад идэвхтэй оролцсон олон улсын эндэр дээрээс Монгол бөөгийн төлөөллийн дуу хоолойг идэвхтэй хүргэж нэгдсэн үндэсний байгууллагын элч төлөөлөгчөөр ажилладаг. Харин бид яг одоо 5 дугаар сарын 28-нд болох олон улсын бөөгийн фестивалд өөрсдийн бүх хүч чадлаа дайчлан ажиллаж байна. Үүний үр дүнд олон улсын бөөгийн фестивалыг жил болгон Монголд зохион байгуулах, нүүдэлчин соёл, язгууруулаг, бөө мөрөглийг дэлхийд таниулах гол зорилготойгоор идэвхтэй ажиллаж байна. Хүндэтгсэн Тэнгэр тайлал холбоо.